За ингээд автобустайгаа аяллаад одоо 2 сарын 26-ны өдрөө бид нар ингээд маш гоё газар очсон байгаа. Маш гоё тийм намгүм тэ ингээд нууртай устай барилга байшин их гоё яг ингээд бидний яг тийм дорны тийм соёлыг шингээсэн юм шиг гоё харагдсан. Энд бас зөндөө гоё зураг авуулсан байгаа. Тэгээд дотгошоо орохдоо гутлаа тайлаад орд юм элэ. Гутлаа тайрж ороод гоё сайхан залбираад гоё хүж угуулад энд маш гоё цагийг өнгөрөөсөн байгаа. Тийм ингээд аялал ингээд зураг аваад ингээд явж исэн хүмүүс чинь энд ирээд шууд релакс болол тэр нь бас айгүй гоё тийм гоё санагдсан. Айгүй гоё тийм гоё холбоосон юм шиг лээ. Манай нөхөр айгүй хөөрхөн чин сэтгэлээсээ л нэг гоё гадаг байхгүй юу гойсон бол тоо гэдэг байхгүй. Тэгээ бид нар эндээсээ ингээд гарсан. Тэгээд ингээд хөөрхөн гүүртэй маш олон төрлийн загастай. Загсууд нь бүр маш их байсан. Тэгээд эндээ байгаль нь бол маш гоё тийм намгүм. Тэгээд энэ бас зэрлэг юм шууд байд юм байлээ. Тэгээд эдрийг хооллож болно. Хамаагүй бити хүрээрийг л тэгдэг юм байлээ. Тэгээд бид нараас хамаагүй хүрээгүй ингээд айдуу тайван зөөлөн орчныг айгүй гоё тийм өнгөрөөсөн байгаа. Тэгээд битэрийн сувенир шоп ороод загсны хоол авсан байхгүй. Тэгсэн чинь бүр загс нь бүр ингээд шамбаралдаад ирсэн. Айгүй амар амаа амар том ангаа би бүр айсан гэдэг байхгүй. Тэгээд битэр бүх загсныхаа хоолыг загсаа хооллоод тэгээд айгүй тийм загас олох юм бас айгүй сайн шүү дээ тий. Битэр сайхан загсаа хооллоод тэгээд ингээд яасан. Нэг мөр ахих нар цагсааллаа цагийг их гоё өнгөрөөсөн. Тэгээд орчин тойрноор нь бас жоохон явсан. Дэлгүүрээс нь айгүй гоё тийм одоо монголоор бол тийм сангийн буфер юм уу да тийм авсан. Гоё одоо арц хүж уугуулъя гэж бодоод. Тэгээд энийг хамгийн гоё хэсэг нь энэ байна. Хүмүүс нөгөө өдөр орж ирэнгүүтээ нөгөө нэг энэ хохыг зөгчсөн байхгүй. Тэгээд амар олон хүмүүс очилж исэн болохоор нөхөр ихтэй яг төгсгөлийнх нь алдаа зогсон. Ягаад тэгэхээр нэг их очир байгаагүй. Хүмүүс ерөнхийдөө айгүй тийм зөөлхөн зөгт юм билээ. Тэгсэн битэр ч очил бүр амар хүчтэй зөгч байгаа байхгүй. За тэгээд энэ жоохон урт рил байла, блог байла. Баярлалаа. Миний рилтэй блогтой хамтаагаарэ.